Hi everyone. Hello everybody. Today my video is За юу бацгаандаа тэгэхээр миний шинэхэн бичлэгт маань 5 дамирал тэгэхээр би өмнөх бичлгүүдэд үзсэн чинь би ингээд одоо болон ингээд өмнө нь айгу ингээд өөр байдаг байсан бэлээ. Одоо юу гэмдэ арай жоохон өөрчлөгдсөн бэлээ би. Тэгэхээр би бичлэгнийхаа эхлэл хэсгийг хийгээс учраас яг одоо энэчээ суугаад ингээд бичлэгнийхаа эхлэл хэсгийг хийж ийн бичлэг рүү орцгоё. За тийм энэ хүү бичлэг маань яг юуны тухай бичлэг вэ гэдэг нь амар сонирхолтой. Тэгээд яг юуны тухай бичлэг байх гэх юм бол одоо ингээд хичээл орох болцсон байна заяо. Бурхан минь энэ 3 сар чи ямар хурдан өнгөрч. Бурхан минь энэ 3 амралтын За тийм үедээ одоо ингэ хичээл орохоор болчих. Тэгээ одоо хичээлийн хэрэгслүүдийг мэдээж цуглуулна. Тэгээ цуглуулахдаа та бүхэн маань яг ямар газраас цуглуулах вэ гэдэг нь амар чухал байдаг. Тэгээ тийм болохоор та бүхэндээ зориулж яг ямар дэлгүүрээс юма цуглуулвал илүү төлхөө та хэдэд сонирхолтой байх гэдэг үднээс ингээд би бүх бичиг хэргийн дэлгүүрүүдээр өөрийнхөө мэдэх бүх ингэ бичиг хэргийн дэлгүүрүүдээр ороод оноо өгөө та бүхэндээ яг ямар юу юм бэ? Ороод та бүхэндээ ингэ танилцуулаа явна гэсэн үг гэж би өөрөө ойлгоод байна. Тэгээ ерөнхийдөө бол би хамгийн түрүүнд эрдмийн түлхүүр явъя гэж бодоод өмнөх хоройн бүр ингэ бэлдээд хаана гэдгийг судлаад ингэ очисон боловч очоогүй. Манай ээж төрүүлж явсан. Тэгээ би араас нь явсан байхгүй юу? Чи ингэ уур газар байдаг болсон гэж байна. Энд чи ингэ байхгүй гэж байна. Гээд заяо. Тэгээд би паниктаад тэгээд ингэ шууд автобуснасаа буугаад өөр автобусанд суугаад шууд 10 дугаар орол руу явсан. За тэгэхээр яг одоо хамгийн ихнийхээ газарт хурж ирсэн байна. Тэгээ одоо бүүнөрөө орцгоё. Стикернүүдийн сонголтууд нь бүр амар ихтгэснэ. Амар хөөрхөн стикернүүдтэй ингээ бүх насны зориулсан. Ингээд амар гоё юм стикернүүдтэй юм байна. Тэгээ зөндөө олон дэвтэр болон дэвтэрний хавцнууд байна. Тэр амар вайрал болоод нөгөө unbox бичлэг хийхэд яагаад гэдэг нөгөө юм хутга ирчиж. Зөндөө олон тейпнүүд байна. Олон сонголт болчих. Оо энэ ямар гоё юм. Миний энэ жил авах гэдэг пенал шүү дээ. Энэ жил бол насных нь бүр тохирсон төрөл бүрээрээ ингээд бүр баахан пеналнууд байна. Энэ одоо жишээлбэл ингээд 4400 гэж юм, 9900 гэж юм. За энэ чи бол бүх балнууд нь байгаа юм байна. Багшид одоо ингээд өгж болох юмнууд. Оо энэ чи бас балнууд байна. За хавцнууд нь ол эндээс өнгөөрөө байна. Хэдэн дэвтэрнүүд байна. Энэ чи гой дэвтэрнүүд зөндөө байна. Оо guys. Одоо жишээ нь энэ л гэх юм бол ингээд 4400 гэж юм. 5 өнгийн бал болохоор ингээд 1650 гэж байгаа юм байна. Энд чи ингээ өөртөө хийдэг юм шиг байна. Энд чи бас цүнхнүүд байна. Одоо жишээлбэл энэ цүнх гэх юм бол ингээ 38500 гэж хайлуг гэдэг юмэр алттай болоод байгаа. Энэ болохоор 38500 гэж юм. Энд чи бол өстой гоё цүнхнүүд бөөнөр байна. Гэхдээ би цүнхээ авцсан. Ээж та хэдэд энийг үзүүлэх гинэ. Шүрмүрэр юм идэх хүмүүстд амар хэрэгтэй гинэ тээж. Үе энэ чи бүр хумснууд бүр төрлөөрөө бас биш дээ. Йоо энэ чи байхгүй юм байна. Чи болохоор чугамнууд байна. Тууцын штринг байна. Энэ ингээд 2000 хэд гэж байгаа юм бэ? За мэдгүй. Энэ чи болохоор имгэр болон цүнхний юм хөрхөр тэмдэгнүүд байна. За тэгэхээр тэгэхээр пенсил хаус маань нэг иймэрхүү байлаа. Тэгээд 10-аас оноо гэх юм бол юмтай болохоор 8 оноо гэлөө. Тэгэхээр яг одоо грандад орж ирсэн байна. 9 намын ихтлгүүр орно гэж бодож байна. За тэр хамгийн цаанд талд нь харагдаж байна. Энд бараг намын дэлгүүр юм шүү. За бас л богооч хийдэг хүмүүсд хэрэгтэй юм яг үүдэнд нь ингэж барилуулсан байна. Мөн маркернууд биш. Бал харцгаа та нар балнуудыг харуулаарай ээж. Зөндөө олон төрлийн балнууд байна. Энэ талд бас зөндөө байна. Энийг ч үлгэлээ. Ингээд цааснууд байна. Чи төрөл бүрийн маркернууд байна. Сая бас үүдэнд байсан. Энэ амар олон юм маркерны сонголтуудтай байна. Энд чи их гоё зургуудтай дэвтэрнүүд нь байна. Би амар тэнэг харж үлбэтэй гайхаараа. Энд чи бас төрөл бүрийн номнууд байна. Гайхалт. Ийм хөрхөختөд зориулсан дотроос иймэрхүү юмнуудтай хийчихэж энэ 32600 гэж байгаа юм байна. Энэ бүр амар хөрхөн зурагтай юм байна. Над хамгийн таалагдсан нүдэн тусна энэ байлаа. Одоо ингэ харж байгаачлан мөнгө бод хэрэгслэнүүд төрөл бүрээ байна. Энд чи шугамнууд байна. Амар их шугам байна. За энэ чи болохоор иймэрхүү хөрхөн урд алгуур гэсэн хүмүүснийг тэмдэглэх боломжтой юм жижигхэн дэвтэрнүүд байна.
дэвтэр болохоор 3500-аас 20% хямдраад 2800 болсон байгаа байна. Яг хүүхдүүдэд төгссөн юм балруулнууд бол төрөл бүрээрээ байна. Зүрлэгчнүүд бас төрөл бүрээрээ байна. Ээжийн сонирхож байгаа нэг иймэрхүү байна. За тэр цаадлынхын хэсэгт болохоор бичиг хэргийн хэрэгслүүд нь харин энэ болохоор ингээд дандаа номнууд, ингээд ном худалдаа, эрүүл мэндийн номнууд байна. Тэр өглөрийн орноор аялах номнууд байна. Эндээс хөөрхөн юмнууд бас байд юм байна өө. Бал юм уу? Бихэн бал энэ тий. Бихтэй. За тэгэхээр ийм олон тууцын штрикнүүдийн хажууд байна. За энэ чинь бол яг классик балруулнууд бол байна. Энэ үний TikTok дээр амар вайрал болоодсан нөгөө нэг squish ямар юм блэ? Оо бас ийм байд юм байна. Гой юмнууд нь ерөөхдөө бол энэ доогуур л байд юм байна. Тэр ээж дүүд саяны бас тоглоомнуудаас авч өгөхөөр орчлоо. Тэгээд хаяг нь хэм бол Grand Plaza-гийн 5 дахь хүртэл ингээд гарч ирээд шууд ингээ Мирна мэгтэл бүргээд ийм том хаягтай байгаа. За тэгэхээр энэ дэлгүүрт оноо гэх юм бол 10-аас 6. Эсвэл 6.5. Одоо болохоор зүгээр яг замд таарснаар нэг ийм гадаах юм бичиг хэргийн худалдаа явчих. Сайн нэг хай хөөрхнө гэсэн. Сонсноо. За худалдаа бол нэг иймэрхүү байгаа юм байна. Зөндөө олон маркер байна. 5500 гинэ. Миний ашигладаг балруул байна. Ерөөс тууцын штрик ашиглаж чаддгүй дандаа шингийн штрик ашигладаг. Шингийн штрикнуудаас байна. Охтуудын сонирхол буюу энэ Kurumi-гийн дэвтэр 14400 гэж байна. Би бол Kurumi, Melody, Sanrio энэ ерөөсөө сонирхдаггүй. Дэвтэрнүүд нь иймэрхүү зургуудтай байгаа юм байна. За тэгэхээр одоо бүгд нэг гарцгаая. Тэгэхээр ээж хоёр смути авч уух гад Nice Boba Bubble дотор ороод ирсэн байна. Өмнө нь энэ ч орж ирсэн. Тэгэхэд Bamboo Express гэдэг нэртэйс одоо л Nice Boba болоод өөрчлөгдөж, ээж болохоор mango tea smoothie захиалсан. Би болохоор blueberry smoothie захиалсан. Та нэг газар мэддэг бах уу? Нөгөө 11 дугаар сургуулийн ээжүүд байдаг. Нь орж ирдэг. Микрофоны цэнэн дууссан байсан. Би тэрийг мэдэхгүй гэдсэн байна. За тэгэхээр голом хэнийхээ гадаа хүрээд ирлээ. Тэгэхээр одоо бүүнээр орцгоё. Йоо энэ чи бүр яг миний энэ жил авах гэдэг пенал байх юм. За энэ чи болохоор одоо ийм бихэн үзүүрүүд байгаа юм айгүй хөрхөн. Би түрүүсээ яг харчаад эхлээд хамгийн түрүүнд энийг барьж авсан. Энэ 7900, 7500, 6500, 22900 амар олон төрлийн үнэтэй байна. Та хэдийн маань дэвтэртэй байнга зурдаг Padmaster чинь байна. Тэр ихтэй гоё өнгөтэй харагдаж байна. 1600 гинэ. Билээс дандаа орсон бүх юм дэлгүүрүүд дээр юм 5 өнгө эсвэл 6 өнгийн бал бирж аваад тагцтай. За энэ чи шугамнууд нь байна. Ээж надад энийг зүгээр юм аа гэж саналлаа. За энэ балруулт нь та хэдийн хайртай юм тууцан штринг байна. My Melody-гийн ийм зургийн багцнууд гаргацсан байгаа юм байна. 62280 гинэ. Бүх үеинүүд нь шүү дээ. Бүх үеинүүд нь шүү дээ гэсэн үү? Үннүүд нь шүү дээ. За энэ болохоор 1-р ангийн хүүхдийн багц юм байна. Насаар нь ингээд англиад өгсөн юмхүү ингээд пакчлсан ингээд байгаа юм байна. За хэвчлэн би орсон газруудынхаа маркернуудыг хараа явж байгаа. Хэмжээнээс 2200, 3500, 3200 гэх байна. Би хэмжээнээс нөгөө өмнө жил цуглуулж исэн болохоор хаанаа нь юу гэдгийг амарсан мэдээд байна л та. Ярөөсөө өөрчлөгдсөн юм алга. Амар хөөрхөн дэвтэрнүүд бас нэмэгдсэн байна. Энд хайчнууд байна. Тэгэхээр ерөөхдөө бол ингээд миний бичлэг ингээд дуусч байгаа юм заяа. Тэгээд надад арай л хангалтгүй санагдаадсэн учраас дараагийнх нь өдөр дахиад явсан. Тууцын штринкнүүд байгаа юм байна. Энэ ч болохоор үзүүлэгчнүүд байгаа юм байна. За энэ чи миний бүх газруудаас харж явж байгаа маркер маань байна. Энэ болохоор 36 өнгийн 33500 гинэ. Энэ үүний төвчлөр дээр нь ингээд дарангууд балруултад байдаг балруулсан шүү дээ. Шугамнууд байна. За балнууд бол бас төрөл бүрээрээ байна шүү guys байна. Запаснууд байна. Энэ болохоор 13900 юм байна. Энэ ингээд 7800 гэж байгаа юм байна. За энэ чи болохоор тэмдэглэлийн дэвтэрнүүд нь байна. Дэвтэрнүүд бол бас зөндөө байна. За цүнхнүүд нь бол нэг иймэрхүү байгаа юм биш үү?
my god, миний дуртай тасаг. Дөнжин гар руу алхаа явж гин. За өнөөдөр цэцэрлэг төрүүлэн иймэрхүү байна. Бүр амар хэпэг хүнтэй байгаах гэж бодож байна. Эвшлэг хийж чадахгүй байх гэж юу нь бол бодож гин. Тэгэхээр ибн ирчлээ одоо бүүнөр оръё. Цүнхнүүд байна. Чинээс бол хүмүүнээс асууж ингэж явна гэж хэлсэд бүтэхгүй маань би амар ээж жаад энэ ч хүмүүс бүр амар ууртай харагдаад тэгээд асуух өнгөж ирсэж чадахгүй. Хайдэ хайртай көрмий байсаар ийм балруулаас юм. Oh my god, энэ ч пайлот биш. Тэгээд хайч нар байна. Хөрхөн пеналнууд байна. Ийм пенал хүртэл биш дээ. Энэгээр юм цахилгаантай. Хавтаснууд ч юм байна. Stop it. Get some help. Заяатаж гараад ирлээ. 10-аас оноо гэх юм болов. За тэгээ энэ үрээд миний бичлэг маань ингээд дуусч байгаа юм заяа. Тэгээд та хэдний хэлэх юм байна. Одоо YouTube-ийг хийхээ хажуугаар бас Facebook дээрээ ингээд reel хийгээд явж байгаа. Та бүхэн маань ингээд би хэрвээ YouTube дээрээ ингээд бичлэг оруулахгүй жоох удаадаг юм бол миний Facebook хаяг руу ороод ингээд reel-үүдийг маань үзэж болно. Ерөнхийдөө бол reel-үүд илүү хурдан ингээд яваад орж байгаа гэсэн үг. Бас Facebook-ээс босоод одоо би аппликейшнууд дээр би аккаунттай байгаа. Тэгээд тэднийг бүгдийг даахыг хүсэх юм бол би description хэсэгт ерөнхийдөө бол оруулаад өгье. Энд юм уу сайн мэдэхгүй байна. Юутай ч IG маань гарч байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас миний IG-г дагаарай гэж хүсье. За дараагийн хамтлагаар уулзлаа. Bye. See you soon.